тохируулж ажиллах хэрэгтэй юм бэ гэдэг талаас нь хэдүүдэд ярилцсан. Нэгдүгээр, хоёрдугаар болохоор хүүхдийн одоо нас барилзан онцлогийн хувьд бол яг ингээд сэргэлэн цаваа хэв шинжийн чанартай хүүхдтэй бид нар яаж ажиллах хэрэгтэй, эсвэл өөд хоргоногтой сэргэлэн одоо биш те яг ингээд хүний үгийг сонсоод ингээд яж идэг өөрөө нэг анхааралгүй болгоомжгүй байдлаасаа бодоод хүүхэд бас эсрэг төртөхүй гэдэг талаас нь яаж ажиллах хэрэгтэй юм бэ гэдэг талаас яг хэдүүдэд ярилцъя гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр хүн бүрт өөрийн гэсэн дүр төрх татваршгүй чанар, бодол санаа, сэтгэхгүй үйлдэх арга барил байдаг. Яг энд нь тохируулсан арга барилыг бид нар хэрэгжилж тэгж чадах юм бол тухайн хүүхэд маань яг зөв хүмүүжлтэй. За тэгээд таны үгэнд орсон. За тэгээд цаашдаа өөрийнхөө хичээл сурлагандаа илүү амжилт гаргасан ийм хүүхэд болж одоо хүмүүжих юм байгаа юм. Тэгэхээр одоо хамгийн ихний бол сэргэлэн цаваа хэв шинжийн хүүхэдтэй ажиллахдаа юуг анхаарах хэрэгтэй юм бэ гэж дээр ингээ харагдаж байна. Тэгэхээр сэргэлэн цаваа хэв шинжийн хүүхэд гэдэг нь одоо яг ийм хүүхдийн ийм зан чанартай хүүхдүүд бол яг юу ажиглагддаг вэ гэхээр ихэнхдээ ийм хүүхдүүд маань нөгөө хийсэн ажлаа дуусгахгүй дундаас нь ингээ орхих тий айгүй хурдан хөөрлөөр айгүй сэтгэлийн хөдөлгөөнөөр утхан шиг ингэж хийчээд тэгээ тэрийг дундаас нь ингээ хайчдаг тий ийм байх магадaltaй хүүхдүүд байдаг. Яг ийм хүүхдүүдтэй бол та юуг нь бодож хийх хэрэгтэй вэ гэхээр нөгөө ажил хийвэл дуустал хийх хэрэгтэй гэдэг энэ зарчмыг юу тэр хүүхдүүд ухааруулж ойлгох нь илүү яг тухайн хүүхдийн амжилтанд хүрэхэд тухайн хүүхд хичээл намаа хийхэд тий хажуудаа байгаа хүмүүст дэв түнжинтэй амьдрахад нь илүү их яг боломж олгож идэг ийм зүйл байгаа. Тэгэхээр ажил хийвэл дуустал гэдэг энэ зарчмыг хүүхдүүдэд зааж өгөх хэрэгтэй. За хүүхдийнхээ хийж байгаа зүйлийн үр дүн бус явцыг нь үе үе ажиглаж байгаа хэрэгтэй. Ийм хүүхдүүд болохоор ихэнхдээ хийж байгаа ажлаа дутуу хайчаад яваад өгчих болон юу магадaltaй байдаг байхгүй юу. Тийм учраас яг энэ хүүхдүүдтэй бол яг нөгөө одоо хийж байгаа явц нь яг ямар вэ те газ дуусгаад газ эхлэнгүүтээ газ дуусгах чи гэдэг ийм бас бодол сэтгэлтэй байх магадaltaй байдаг учраас яг энэ нөгөө нэг одоо явцын үр дүнгийн те за одоо явцын дунд нь харж агаад урамшуулад за одоо энэ ажилч айгуу сайхан ингэ болж байна тий одоо миний хүү энийг ингээрээ гэж ингээд илүү хүүхэдтэй зөвхөн туслах маягаар ажиллах юм бол энэ хүүхэд яг улам илүү амжилтанд хүрэх магадaltaй байдаг. За анхааралгүйгээсээ буруу зүйл хийж алдаа гаргасан тохиолдолд нь зөвөр хийж ойлгох нь одоо бүх хэв шинжийн чанартай хүүхдүүдэд хамгийн чухал ойлголт байдаг. Энэ юу хийж байгаа гэхээр нөгөө гол нь урамшуулах тий хүүхдэд одоо буруу зүйл хийлээ гэж бодоход тэрийг ингээд чи ийм одоо юу гэдэг өрөөгөө цэвэрлэхгүй хүүхэд байлаа гэж бодоход чи өрөөгөө дандаа тий өөрийнхөө тасгийг дандаа муухай ойлгож яхаа яасан заваа юм чи яасан арчааг юм чи гэж загнахаас илүүтэйгээр хийсэн байгаа зүйлийг налаад харчих гэсэн үг. Одоо өрөөгөө сайхан тасгаа сайхан цэвэрлээгүй мөртлөнгөөс аяга гой угаацсан байх юм бол аяга сайхан угаацсан байх юм бол миний хүү өнөөдөр аяга ямар гой угаацсан тий ста сайн байна. Одоо өрөөгөө гой цэвэрлдэг болчих юм бол миний хүү өстой тий танаа тасаг болстой энэ сургуулийнхаа хамгийн гой тасаг болох юм дэж гэдэг юм уу. Яг нөө хүүхдийг ингэж дандаа шүүмжлэх байдлаар биш урамшуулан дэмжих байдлаар болохгүй байгаа зүйлийг нь хэл засах энэ одоо аргад суралцаарай гэж ингэж хэлэх гээд байгаа. За дараа нь болохоор шарлахуу огцом хэв шинжийн хүүхдтэй ажиллахдаа юуг анхаарах хэрэгтэй юм бэ? Тэгээ зарим хүүхдүүд ингээд зөрүүдлээд албаар ингээд юм хэлэхдээ өөдөөс нь тоохгүй байх юм уу? Эсвэл бүр ингээд нэг үл тоосон байдалтай ийм одоо зан чанар гаргадаг тий. Томдоос улам илүү хөлж юу ааж одоо ингээд хөдөлгөөнтэй олж хийж байгаа. Энэ бол ингээд магадгүй таад байна. Мик хаагаарэ. За түр үлдэж өрөө манай нэт жоохон тасалдчихлаа. Байна. Тэр орны хүүхдүүдийн эцэгээс нь нөгөө тогтчлтын мөнгө гээд хэрвээ тийм дэм нэггүй л орохгүй аахгүй юу? За хоёр камер ажиллаж байгаа. Дараагаар ажилдаг болгоос. Хоёр камер ажиллаж байгаа. За өөслөрөө манайхаа түр яриаг нь таслая. Энэ нөгөө Google Meeting эхлүүлсэн байсан хүний маань утас нь харин унтарчжээ. Тэгээ шинээр Google Meeting эхлүүлж байгаа юм байна.